За амрыг ирж одоо чи бицхот дөрвийн замын цэгтэй. Лагдагийн давхс болж нэ. Яаж та яагаад урсгал сөрөдөг вэ? яаж урсгал сөрсөн? Ха? Урсгал сөрөв шүү дээ. Ойлгомжтой юм дээр шүү дээ. Замын хөтөлбөрийн дөрвийн 11.5 буюу 4 буюу түүнээс олыг нийтээд урсгал замд урсгал сүрхийг хоригдлоо өгсөн байгаа. Хоригдсон нөхцөлөөр урсгал сүрөө яваад байна. Тээврийн хэрэгслийн гिचлэгээ жолооны өмнөх нь байна уу? Яаж нотлох? Урсгал сөрсөн яаж нотлох? За таныг урсгал сүрснийг манай замын камер бол миний инглин камер бичиж авч байгаа. Атраа камера эргүүлж байгаа надад атраа. Юу ачлаа? Торгол урчиж. За эхлээд та миний хууль ёсны шаардлагыг биелүүлээд тээврийн хэрэгслийн гичлэгийг шалгуулж надаа. Торгол урчиж. Би ихлэ таны тээврийн хэрэгслийн гичлэгийг шалгах шаардлагатай байна. За, шүүж болооч. Замын хөдөлгөөний дүрмийн 11.5, зөрчлийн хуулийн 14.7-гийн 30. Эдгээр хууль дүрмүүдийг үндэслээ таны ирэх 3 сар хугацаагаар хасагдаж тээврийн хэрэгс журамлагдана. Та түр хугацаагаар тээврийн хэрэгсээс буугаад ирж болооч. Ихмис хаспал торгол урчиж шүү дээ. Та буугаад ирээ. Таны энэ зөрчлийг энэ шийдвэрлэхгүй ойлоо маа дүүргийн хэлцээр очиж шийдвэрлэнэ. Тээврийн хэрэгсээс буугаад ирж болооч. Ганцхан торгол урчиж болохгүй юм уу? Та миний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй шүү иргэ. Буугаад ирээ. Тээврийн хэрэгслээс хэрэгтэй эзүүлсэн аваад тээврийн хэрэгслийнхээ цонхыг хагаад бүрэн бүтэн байдлыг ажиглаад тээврийг төвччих. Торгол урчиж. Дөрөв дээр шийдвэрлэнэ жолооч. Ганцхан явуулчих. Тийм арга хэмжээ энэ ч авдахгүй. Би энэ ч таны зөвшлийг шууд шийдвэрлэх боломжгүй учраас хоёулаа дүүрэг дээр хэрэг бүтгэгчтэй уулзаж шийдвэрлэдэг шүү заа. Эргэж жолооч нар маань ингээд замын хөдөлгөөн оролцож явахдаа жоох анхаарал болгоомжгүй яарснаас агуулж энэ зам тээврийн ус гаргах шалтгаан нөхцөлийг бүрдүүлдэг. Тэгээд цагдаа зохицуулагч маань ингээд уулзалт ороод хөдөлгөөнийг татаад эрчмийг сааруулад ажиллаж байхад ерөөсөө яарснаас болж одоо жишээ нь усаа сөрж дахиж орж ирээд гарч явж байгаа уулс ур нэвтрэх дүрмж өрчиж байгаа ийм зөрчилүүд бол нөө хотын хөдөлгөөнд бол нэлээд түгээмэл зөрчиг гардаг. Тэгээд энд гарч байгаа зөрчиллөөс бол камерын бичлэгээр болон зохицуулагчийн ингрийн камерт бичигдсэн зөрчлөөр бидээс арга хэмжээ тоосож ажилладаг байгаа. Ингээд зохицуулагчийн дохио болон энэ урсгал замын тэмдэглэлийг зөрчиж урсгал сөрсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тоосдог байгаа. 50,000 төгрөгөөр торгож 3 сар жолоодох эрхийг хасч ажилладаг байгаа.